За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр физикийн хичээлээрээ 7 дугаар ангийн сурагчтайгаа уулзаж байна. За хүүхдүүдээ бичлэгт анхаарлаа хандуулаарай. Соронзонд зарим зүйлс татагдаад зарим нь татагдахгүй байгааг харуулсан бичлэг байна. За энэ тухай бид соронзонд ямар материал татагдаад ямар материалтай зүйлс татагддаггүй вэ гэдэг талаар өмнөх хичээлдэр бид үзэж судалсан байгаа. За мөн соронзыг шулуун, таах, дугуй хэлбэрийн соронз гэж ангилдаг талаар бас өмнө үзье. За энэ бол бидний өмнөх суур мэдлэг байна. За багш нэгэн үзүүлэх туршилтыг хийх байна. За энэ бичлэг дээр энэ туршилтанда соронзыг өнгөөр дуудаж ашигласан байгаа. За анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. За зарим тохиолдолд түлхэлцээ, зарим тохиолдолд таталцаад байна. Өөрөөр хэлбэл хоёр соронзыг ойртуулахад яагаад түлхэлцээд, яагаад таталцаад байгаа юм бол энэ тухай юу гэж бодож байна хүүхдүүдээ? За дараагийн бичлэгүүдэд анхаарлаа хандуулаарай. Энэ 3 бичлэг дээр юу тухай өгүүлэх нь вэ? За эхний бичлэгдэр өмнөхийн адилаар хоёр соронзыг ойртуулахад таталцах, түлхэлцэх үйлчлэл үзүүлж байгааг харагдлаа. Хоёр дахь бичлэгийг үзье. За хоёр дахь бичлэгдэр баруун зүүн өмнөд хойд гэсэн зүгшгийг цаана харуулсан байна. Соронзыг 2 удаа хөдөлгөөнд оруулахад яг нэг байрлалд буюу соронзны улаан үзүүр нь хойд зүгийг, хөх буюу хар үзүүр нь өмнөд зүгийг заасан байдалтай зогсож байгаа нь ажиглагдлаа. За 3 дахь бичлэгдэр За хоёр дахь бичлэгт тусгагдсан хойд ба өмнөд гэсэн зүгчгийн тэмдэглэгийг мөн энэ соронзон дээр тэмдэглэж харуулж байна. За энэ тэмдэглээнүүд ямар учиртай болох талаар мөн соронзнууд хэрхэн хоорондоо харилцан үйлчлэгддэг болох талаар өнөөдөр бид үзэж судлах юм байна. За тэгвэл өнөөдрийн бидний хичээлийн сэдэв соронзны туйлуудын харилцан үйлчлэл ба шинж чанар гэсэн хичээлийг үзэж судлах нэ. За дэвтэртээ тэмдэглэн аваарай, сэдвээ тавиарай хүүхдүүдээ. За энэхүү сэдвийн хүрээнд тогтмол соронзны туйлуудын зайнаас харилцан үйлчлэх үйлчлэлийг илрүүлэх чадвар суралцах юм байна. За хичээлдээ орцгоё. Туршилт 1. За энэхүү бичлэгт багш үзүүлэх 3 туршилтыг үзүүлж байгаа. Маш сайн анхааралтай үзээд дүгнэлт гаргах юм шүү.
Таталцах түлхэлцэх үйлчлэлийг харуулж байна. Мөн дугуй хэлбэрийн соронзон дээр таталцсан байна. Эсрэгээр нь харуулахад түлхэлцэж байгаамаа чиглэлээ. За дахь хэлбэрийн соронзыг цэнхрийг цэнхэр өнгөтэй, улааныг улаан өнгөтэй ойртуулахад түлхэлцэж байна. Эсрэгээр нь ойртуулахад таталцаж байгаа нь харагдлаа. За дүгнэлтээ гаргаарай хүүхдүүдээ. Яахаар таталцаад яахаар түлхэлцээд байгаа вэ гэдэг талаар тийм ээ. За дараагийн туршилт. Туршилт 2. За мөн багш үзүүлэх туршилтыг харуулж байна. Анхааралтай үзээрэй. За соронзонд үдээс нь соронзыг ойртуулахад таталцаж байна. Гэхдээ үзүүр хэсгээрээ илүүтэйгээр таталцаж байгаа нь харагдлаа. За яг голдоо яаж таталцаж байгаа бол за эдгээр хоёр туршилтаа дүгнцгээе. Хамтдаа дүгнэлтээ гаргацгаая. Та нар манд дүгнэлтээ гаргасан байгаа бах. За энэхүү туршилтан дээрээс болохоор цэнхэр өнгийг соронзны цэнхэр өнгөтэй нь ойртуулахаар түлхэлцээд, улааныг улаантай ойртуулахаар түлхэлцээд, харин улаан цэнхэр хоёр нь болохоор таталцаад байгаа. Тэгвэл энэ улаан цэнхрээр соронзны юу тэмдэглэсэн бэ гэдэг талаар. Тэгэхээр соронзны туйлууд гэж хэлдэг бид. Хойд туйл, улаанаар бид нар соронзны хойд туйлыг, цэнхрээр өмнөд туйлыг тэмдэглэсэн байна. Тэгвэл юу гэсэн дүгнэлт хийж болох вэ хүүхдүүдээ? Ижил туйлууд нь түлхэлцээд байдаг юм байна. Эсрэг туйлууд нь таталцаад байдаг юм байна гэдэг дүгнэлтийг хийж болох уу? За дараагийн туршилтаас болохоор соронз нь үдээс татагдаж байсан. Гэхдээ үзүүр хэсгээрээ буюу дах соронзон дээр, шулуун соронзон дээр үзүүр хэсэгтээ татлах чадвар нь илүү сайн байсан. Тэгээд цэнхэр улаан хоёрын уулзуур дээр буюу туйлуудынх нь зааг дээр таталцахгүй байсан. За ингэсэн дүгнэлтээ хийж болж байна тийм ээ. Тэгэхээр үзүүртэй маш сайн үйлчлэлтэй байна гэдэг дүгнэлтээ. За цааш нэг хичээлээ үргэлжлүүлцгээе. За саяны дүгнэлт болон өмнөх хичээлийнхаа агуулга дээр үндэслээд дасгал даалгаврыг хийж гүйцэтгэе. За энд маань соронзуудын үйлчлэл байна. Зайнаас үйлчилж байгаа. За энэ үйлчлэл нь таталцах юм уу, түлхэлцэх юм уу гэдгийг тодорхойлох нэ. За эхний соронзон дээр яах болов хүүхдүүдээ? За түлхэлцэн нь ойлоодын маш сайн хараарай хүүхдүүдээ. Ямар ойвол түлхэлцэж, ямар ойвол таталцах вүлээ гэдгээ бодоорой. За энэ тохиолдолд таталцсан нь 3 дахь маань дах хэлбэрийн соронзыг шулуун соронзонд ойртуулсан байна. Туйлуудыг анзаараарай хүүхдүүдээ. За таталцсан. Ингэж хариулсан байх гэж багш нь найдаж байна. За дөрөвт нь түлхэлцэн нь яагаад вэ хүүхдүүдээ? За тавт нь 2 дахь хэлбэрийн соронзыг туйлаар нь ойртуулсан байна. За таталцсан. Бүгдээрээ ингэж хариулсан байх гэж бодож байна. За дараагийн дасгал. Соронзонд 2 төмөр саваа татагдсан байна. Төмөр саваанууд ямар туйлтай болох вэ? За X, Y гэсэн 2 саваа соронзонд татагдсан байгаа юм байна. Төмөр саваа. За
Соронзныхоо туйлыг хараарай. Тэгэхээр X савааны туйл ямар байх вэ? X-ийн савааны туйлыг тодорхойлчих юм бол Y савааны туйлууд нь тодорхой харагдана. За аль нь вэ хүүхдүүд ээ? Маш сайн байна. B хариулт буюу X саваа NS гэсэн туйлтай байж соронзон татагдана. Y саваа маань хүн NS буюу X савааны S туйл нь Y савааны N туйлыг татах ёстой байгаа тийм ээ. Эсрэг туйлууд учраас. За ингэж хариулсан байх гэж бодож байна. За өнөөдрийнхөө хичээлийг хамтдаа үзье. Соронзон нь хоёр туйлтай байдаг. N туйл нь хойд туйлыг, S туйл нь өмнөд туйлыг заадаг. Ижил туйлуудаараа түлхэлцдэг, эсрэг туйлуудаараа таталцдаг. За энэ өгүүлбэрийг багш нь зургаар илэрхийлсэн байгаа. За дүгнэлтээ бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэн авна шүү хүүхдүүд ээ. За дараагийн агуулга. Луужингийн соронзон зүүнний хойд зүгийг зааж байгаа үзүүрийг N, өмнөд зүгийг зааж байгаа үзүүрийг S туйл гэдгээ. За луужин маань соронзон зүүнээс бүрдсэн байдаг зургийг харъя. Луужингийн соронзон зүүнний улаанаар тэмдэглэсэн буюу N туйл нь хойд зүгийг зааж байна. Харин S туйл нь урд зүгийг зааж байна тийм ээ. За өмнөх зураг дээр дэлхийн мант хэрж ихтэй соронзон шин чанартай соронзон. За энэ чи газар зүйн байрлалаараа өмнөд туйлыг, дэлхийн өмнөд туйлыг соронзонны хойд туйлын заадаг. Харин соронзны өмнөд туйл нь болохоор дэлхийн газар зүйн байрлалын хойд туйлыг зааж байдаг. Энэ тухай сурах хүчиг дээр байгаа. Энэ зургийг маш сайн ойлгож аваарай хүүхдүүд ээ. За ингээд дэвтэртээ тэмдэглэн авчихсан уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээлийг багш нь та нарыг маш сайн ойлгосон байхаа гэж бодож байна. За гэрийн даалгавар. Сурагчийн хуудас 59 даалгавар 1 3 4 мөн хуудас 54-ийн мэдээллийг уншина. За энэ маань дэлхийн соронзон орны талаар мөн луужингийн талаарх мэдээлэл байгаа. За хуудас 53 дээр ажиглалт нэгийг ажиглаад дүгнэлт гаргаарай хүүхдүүд ээ. За ийм 3 даалгаврыг өглөө. За хичээлд идэвхтэй оролцож анхааралтай үзсэн та нартай баярлалаа. Баяртай.